За сайн бацхан уу, энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бүгдээрээ хөгжмийн ертөнцийн талаар ярья гэж бодож байна. Тэр дундаа амьд хөгжмийн талаар. За тэгэхээр хүү хамтлаг маань өнөөдөр биднэрт ямар гоё боломжийг, ямар гоё моментум авчирч өгч байгаа вэ? Тэгэхээр энийг цааш нь яаж үргэлжлүүлэх вэ? Магадгүй энэ хөгжмийн платформ бизнес руу орох тийм боломж нөхцөл бололцоо байгаа юу? Энийг артистуудтайгаа яаж синержи үүсгэх үү гэдэг талаар энэ удаагийнхаа нэвтрүүлгээр илүү бодож үзэх. Тэгээд энэ хөгжмийн ертөнцийн талаар мэдхэд гол зорилго нь орж байгаа маа. Миний хувьд болохоор нэлийн Азтай яг ковид эхлэхийн өмнөхөн хүү хамтлагийн тоглолтыг үзсэн. Тоглолт бол үнэхээр гайхамшигтай баа. За тэгээд нэг 400-аас 500 орчим хүний тал нь монголчууд байсан. Тал нь бол гадныхан байсан. Гадныхных нь за нэг баримжаагаар нэг тал орчим хувь аль нэг монголчуудыг дагаад ирчихсэн гадныхан. Харин үлдсэн хагас нь бол яг энэ хүү хамтлагийн фэнүүд яг өөрсдөө хайгаад болоод энэ хүү хамтлагийн концертыг үзэх гээд ирсэн хүмүүс байна. За тэгээд анхны билет нь бол $20-аар зарагдсан. Тэгээд $20 билет нь ерөөсөд зарагдаад хэдхэн хоногийн дотор бүгдээрээ дуусчихсан. Харин яг тоглолтын үед бол хүмүүс очиход үүдэн дээр нэг $100 орчмоор бивэндээ өгч авч ирсэн. Тэгээд билет олдохгүй байна гэсэн хүмүүс зөндөө тэр үүдэн дээр зогсчихсан билет олдгооч ямар ч нэг хамаагүй авмаар байна гэсэн хүмүүс бол зөндөө. Тэр ер нь бол энэс хамаагүй том маягийн концерт зохион байгуулахад ч гэсэн хангалттай хүмүүс ирэх юм байна гэсэн бодол төрсэн. Тоглолтын хувьд бол үнэхээр гоё тоглолт болсон. Тэгэхээр тоглолтын атмосфер бол ерөнхийдөө нэг иймэрхүү. Энэ бол яг энэ амьд хөгжмийг бол үнэхээр гоё тоглолт юм лээ. Тэгээд энийг яг хөө телевизээр үзэх бол бас арай нэг өөр санагдсан миний хувьд бол. За тэгээд хүү хамтлагийн дижитал альбомыг худалдаж авсан. Тэгэд альбомыг худалдаж авч байхдаа энэ тоглолтыг нь үзэхээр очиж байхдаа нэг бодол төрсэн. Яг тэгэхээр ерөөсөө ойрын үед энэ хөгжмийг ингэж өөрөө худалдаж авч хайж сонсоог нэлээд удажчихсан юм байна. За тэгэхээр хизээнээс эхлээд ер нь хөгжмийг сонирхоо болцсон юм бэ гэхээр ер нь Стив Джобс ахуу гарч ирээд нэг iPod гэх ярьжсэн санаанд орж байгаа. Тэрнээс хойш ерөөсөө хөгжмийн талаар бараг сонирхоогүй. Тэрнээс өмнө бол яг хөгжмийг сонирхдаг бас ч сонсдог ингээд хөгжмийг худалдаж авдаг, хайж олдог юм байсан. Тэгэхээр энэс хойш ер нь яагаад ингээд хөгжмийг сайн мэдхэ болцсон юм бэ? За тэгээд хөгжим ер нь яаж дистрибьют болж исэн юм? Тэрнийг ажиглах юм бол за энэ болохоор 1973 оноос ахгуулаад өнөөдрийг хүртэлх энэ хөгжмийн рекорд хийгдсэн медианы төрлүүд байж юм. Тэгэхээр хамгийн ихэндээ энэ хэсэг бол юу ах нь Пянз. Тэр мэдээж Пянз бол нэг 88 он хүртэл ерөнхийдөө Пянзны зах зээл нь дуусаад энэ үеэс эхлээд яг нь кассет бол бас ч гэж нэлээд удаан үргэлжилсэн юм билээ. Гэхдээ уг нь бол яг бидний хэрэгэлдэг мини кассет бол баг 63 онд анх гарч ирсэн боловч тэрнээс хойш өргөн хэрэглээнд хүртлээ бол нэлээд олон жил зарцуулагдсан байна. Баг 80-аад оноос хойш ингэж явсаар байгаа. Кассетны үед бас кассетны үеийнээс хойш CD бол одоо борлуулагддаг. Гэхдээ энэ үед бол CD хамгийн өндөр баг 99 оны үе. Энэ үед бол яг нь CD хамгийн өндөр борлуулагддаг байсан үе. За тэгээд энэ үеэс эхлээд 2001 оноос эхлээд энэс хойш бол яг нь хөгжим даунлоад. Тэгэхээр энэ хэсэг нь бол яг нь хөгжмийн даунлоад хийгдэж байгаа. Тэгэхээр энэнийг харахад бол 2001 оноос хойш хөгжим чинь ийм их рекорд хийгдээд ийм олон хүн сонсоод байсан юм байна гэдэг яг ийм бодол төрхөөр байж байгаа. За тэгэхээр 2001 он хүртэл энэс өмнөх үед ер нь бол хөгжмийн талаар бас баг зэрэг яг энэ медиа яаж өөрчлөгдсөн юм бэ гэдгийг нэг хараад өнгөрөе гэж бодож байна. Тэгэхээр хамгийн эхлээд зүгээр намайг баг байхад манай энэ хөгжим байдгүйсэн. Энэ болохоор яг л одоогийн кассетны том хэлбэр гэсэн үг шүү. Тэгэхээр айлууд бол их хвчлийн энэ эсвэл Пянз тоглоулагчтай байсан юм. За тэгээд үүний дараахан ерөөсөө нэг мини кассет CD2. Тэгэхээр энэ үеийг бол юу гэж үзэх вэ гэхээр ерөөсөө л Sony-гийн Walkman-ийн үе. Тэгэхээр яг globally бол Sony Walkman хамгийн өндөр борлуулалттай энэ хөгжмийн device. Тэгээд кассет CD2 бол хамгийн өндөр борлуулалттай медиа. За тэгээд үүний дараахнаас эхлээд CD writer гэдэг юм
ийм жижигхэн хэлбэртэй болоод шууд компьютер дээр өөрөө бичих боломжтой болоод эхэлж байна. MP3 CD гэдэг плеер гэдэг юм гарч ирээд. Тэгээд ингээд эхлэнгүүт нэг CD дээр одоо 10хан дуу 100 дуу бичих боломжтой болоод. Тэгээ энэ үеэс эхлээд яг нэг хүмүүс нөө MP3 гэж сонирхож эхэлж байна. За тэгээд мөн төдийлөн удалгүйгээр MP3 плеер гэдэг юм гарч ирж байна. Тэгэхээр энэ бол яг нь нэлээд жоохон сүүлийн үеийнхэн MP3 байна л да. Эхэндээ бол нэлээд жоохон юм одоо том хэлбэртэй MP3-д гарч ирж байсан. Тэгэхээр эндээс эхлээд яах вэ гэхээр MP3-г одоо яаж олж авах вэ? MP3-г олж авах гэдэг чинь өөрөө урлаг болоод болчихно. Радиогоос бичих биш одоо яах вэ? Сайн чанарын MP3 файлыг интернетээс яаж олж авах вэ гэдэг. Тэгэхээр тухайн үед болохоор CD-ний борлуулалт багасаад эхлэнгүүд мэдээж хэрэг дуучид артистууд бол MP3-г бол энэ дистрибьюшн хийхийг бол маш их эсэргүүцдэг байсан үед. Тийм болохоор MP3-г ямар нэгэн байдлаар одоо ингээд аль нэг компани ч юм уу эсвэл одоо байгууллага ингээд өөрөө шууд дистрибьют хийх боломж бол байхгүй интернетээр. Тэгээ хүмүүс өөрсдөө бие биенээсээ татаж авдаг. Тэгэхээр энээс болоод энэ BitTorrent гэдэг юм уусч. BitTorrent гэдэг нь болохоор яг вэ гэхээр P2P маягийн системүүд гарч ирж эхэлж байгаа. Тэгэхээр энийг хараад бол яг нь хин хөнгөө яг энэ MP3 дистрибьют хийн гэдэг чинь өөрөө том бизнес болох нэ гэдгийг бол олж харсан боловч энийг хийхэд бол маш одоо нөгөө хуулийн одоо янз эсэргүүцэл нэлээ их байсан үед тэгээд ийм файлуудыг яг энэ torrent линкүүдийг нь олж авах гэдэг нь маш хэцүү. Тэгээд torrent линкүүдийг нь болохоор ямар нэгэн community сайтууд дээр тавьчихдаг. Тэгээд эндээс олж авч ээж эндээсээ татчих авдаг. Ийм нөхцөл байдал төс Монгол дуунуудыг бол mongolduu.com гэдэг бас яг ийм адилхан яг л глобал одоо өөрчлөлтийг дагаад ийм гарч ирж ирсэн ийм сайтууд бас байж байгаа. За тэгэхээр энийг бизнес болгох гэж оролцсон газрууд зөндөө байж байгаа. Napster байж байна. За Солонгос гэх юм бол Bugs Music яг тухайн үед яг энэ нөхцөл байдалтай одоо яг зэрэгцээд ингээ гарч ирж байсан газрууд байж байгаа. Гэхдээ энэ газруудаас аль нь ч амжилтанд хүрээгүй. Яагаад амжилтанд хүрээгүй вэ гэхээр ерөөсөө энэ ч өөрөө нөгөө хуулийнхаа хүрээнд сетап болж чадаагүй. Тэгээд өмнө нь болохоор нөгөө нэг CD-нээс өндөр ашиг олдог байсан газрууд нь болохоор ерөөсөө энэ MP3 download яг Napster, Bugs Music гэсэн газруудаас болоод эднэрийн ашиг хонжин гэдэг ойлголт авчихсан учраас энэтэй бол маш их эсэргүүцдэг. Тэгээд энэ нөхцөл байдлаас болоод энэ үед гарч ирсэн энэ хөгжим дистрибьют хийдэг газруудаас өнөөдөр бол баг ихэнх нь байхгүй болчихсон байт юм байлаа. За гэтэл 2001 онд нөгөө iPod гэдэг гарч ирэн. Тэгээд энээс хойш бол яг хөгжмийн ертөнцид юу болсныг бол бид нэр их сайн мэдгүй ерөөсөн. Тэгэхээр энэ хүртэл одоо piano, CD, кассет гэж өөрчлөгдөөд одоо ингээ MP3 download хийдэг болоод эндээс хойш стриминг болоод гэдэг энэ яриа болохоор бүх бизнес скуулуудад болохоор энийг одоо case study болж үздэг юм зүйл байхгүй. Гэтэл энээс хойш юу болсон бэ гэдэг талаар өнөөдөр бол нэлээд жоохон судалж үзье гэж байна. За гэтэл түрүүний зургийг дахиад харъя. Тэгэхээр энийг харах юм бол хөгжмийг бол улам их одоо даунлоод хийдэг болсноос эхлээд хөгжмийг улам их дистрибьют хийдэг болсон юм байна. Улам их сонсдог болсон юм байна гэж харахаар байна. За гэтэл дараагийн зургийг харах юм бол арай өөр бодолтой. Тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр за инфляцийг тооцоод нийт маркетыг нь зөвсөн юм зураг байж байна. Тэгэхээр эндээс харах юм бол яг нь CD-ний пянзны үеэс CD-ний үед бол хамгийн өндөр борлуулалттай байсан. Хамгийн их ашиг хийжсэн гэсэн. Тэгэхээр яг энэ үеийн дуучид бол одоо 1997-оос 99 оны дуучид бол CD-гээр маш их ашиг олох боломжтой. Яг энэ одоо хөгжмийн индастри гэдэг чинь жинхэнэ одоо бүүн болж исэн гэсэн. Гэтэл тэрнээс хойш яасан бэ? Бараг 3 дахин онцсон байгаа. Тэгэхээр энэ хооронд яг энэ уналтын үед нь одоо нөгөө түрүүний нөгөө Napster, Bugs Music гэдэг чинь за юм өөрчлөгдлөө одоо ийшээ орох хэрэгтэйгээ орсон боловч маркет нь өөрөө ингээ унтсан болохоор баг 3 дахин унтсан баг. Тэгэхээр энэ хооронд чинь яг нэг артистуудын орлого багасна. За тэр рекорд лейблүүдийн орлого багасна. За тэгээ энэс болоод янз бүрийн конфликтууд үүснэ. Тэгээд энэ дээр уг нь зэрэгцээд нөгөө даунлоудоос олж исэн ашиг нь ингээд өсөх ёстой байтал энэ CD-ний уналтыг ерөөсөө гүйцэв. Тэгээ энэс болоод яг нь тухайн үед гарч ирсэн хөгжмийн ертөнцөө орсон тэр газрууд бол одоо баг айлнж байна. Тэгэхээр яг энэ хооронд бол хичнээн сайн байгаад одоо яг энэ индастри руу орох юм бол өсөх боломж маш бага. Харин 2014 оноос эхлээд энэ
хөгжмийн ертөнцийн чинь харин буцаад өсөлтийнхөө үе рүү орж байгаа. Яг энэ үедээ давхцаад манай одоо хүү хамтлаг яг одоо энэ нөхцөл байдалд одоо ингээд одоо гоё гарч байгаа нь бол амар гоё боломж. За гэтэл даунлоод гэдэг чинь бол тийм төдийл удаа яваагүй юм байна. Даунлоод одоо буцаад багасаад гол одоо хөгжмийн борлуулалт хийж байгаа зүйл маань бол юу вэ? Эндээс харах юм бол paid subscription. Одоо нэг iTunes одоо YouTube Music одоо юу гэдэг те одоо энэ subscribe хийгээд одоо хөгжмийг сонсдог. Тэгэхээр хөгжмөнийг бүрчлэн худалдаж аваа даунлоод хийгээд ийм бол байхгүй. Зүгээр subscribe хийж дуртай хөгжмөө сонсдог. Ийм нөхцөл байдал, ийм бизнес бол одоо гол одоо орлогыг хийж байгаа юм байна гэж харж болж байна тийм үү. За тэгэхээр арай жоохон томруулаад харъя. Саяных болохоор нэг инфляциас болоод ингээд дээш нь доош нь болгоцсон зураг болохоор яг нийт маркетинг нь олж харж болохгүй. Яг одоо ингээд харах юм бол за энэ улаан хэсэг нь бол юу бах нь physical music буюу одоо нэг CD, кассетээр борлуулах гэж байгаа хөгжмийн хэмжээ. За харин энэ тод зинхэр хэсэг нь бол юу бах нь нөгөө нэг өсөж байгаа хэсэг чинь бол paid subscription гэсэн. Тэгэхээр одоо бол бид нэр хин тэр subscription-ыг хийгээд байгаа юм бэ. За энэ яг энэ гол одоо хөгжмийн одоо ирээдүг тодорхойлох хэсэг нь ерөөсөө энэ subscription бизнес юм байна гэдгийг харах боломжтой тийм. За тэгвэл нийтдээ жил болгон 9.7% өсөж байгаа. Жилийн 10% өсөлттэй маркет гэдэг бол маш гоё маркет гэсэн. Энэ дээр бол яг өрсөлдөгчөө заавал өрсөлдөгчөөсөө илүү гарах албагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ маркет руу өөрөө орчихтол маркет нь өөрөө өсөж байгаа учраас тоглогч бүгд хойжих боломжтой гэсэн. За тэгээд subscription бол нийт маркетийн 58% эзэлж байгаа юм байна. За тэгэхээр дэлхийд даяар бол 255 сая хүн subscribe хийж байгаа гэсэн. Төлбөртэй subscribe хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань магадгүй одоо нэг 4 дахин өсөх боломжтой ийм маркет байна. Тэгээ яг одоогийн байдлаар харах юм бол нийт хөгжмийн одоо recorded music industry-ний одоо нийт одоо олдог мөнгө гэх юм бол нэг 20 тэрбум доллар орчим. За тэгээд энэ нь бол цааш өсөх боломжтой ийм маркет харагдаж байна. За тэгвэл энд ер нь оролцох боломж байд юм уу? Ер нь энэ одоо нөхцөл байдал нь одоо яаж өөрчлөгдөд ирсэн бэ гэдээ харах юм бол 2001 онд бол анх одоо iPod гарч ирсэн байна. За 2003 оноос эхлээд iTunes. Тухайн iTunes бол одоогийнхоос арай өөр л тань нэг MP3 файл аплод хийдэг, даунлод хийдэг. За тэгээ 2008 оноос Spotify гэхэр шведийн компани. Тэгэхээр Spotify бол 2008 онд Европ лаунч хийгдээд 2011 оноос бол Америк руу орж ирсэн. За тэгээ 2015 оноос эхлээд Apple Music өөрчлөлт орсон iTunes-ээс Apple Music subscription маягийн бизнес руу орсон гэж үзэж байна. Тэгэхээр энэ үеэс эхлээд яах нь ерөөсөө нөгөө нэг subscription бизнес чинь хамгийн том өсөлттэй байгаа юм байна. За тэгвэл маркетинг нь харах юм бол Spotify чинь за нөгөө нэг томчуудын чинь бүгдийн дараад яг энэ subscription бизнесийн одоо хамгийн том маркет share эзэмшиж байгаа. Тэгэхээр яаж ийм одоо жижигхэн одоо стартап компани гарч ирээд энэ бүгдийг хийчихв гэдэг бол энэ бол үнэхээр сонирхолтой тийм үү. За тэгээд Apple Music чи бас 19% байдаг. За YouTube мэдтэр бич байгаа тийм үү. YouTube Music гэж байдаг. За Tencent за энэ бол яг хятад бол тэр ингээ хаалттай зах зээл учраас угаасаа бусд нь өрсөлдөх боломж байхгүй. Тэгээд өөртөө бол энэ янз бүрийн бас хөгжмийн одоо дистрибьют хийдэг платформуд бас байж байгаа. За гэтэл Amazon Music билүү амьдралтаа бүр сонсож ч үзээгүй байхад 15% ба. Тэгэхээр Amazon бол яг тэр нэг өөрийнхөө платформоор дамжуулаад хийхэд ерөөсөө юу ч хийх боломжтой газар гэдэг нь бол эндээс харагдаж байгаа тийм. За тэгэхээр бүгдээрээ Spotify-ыг нэлээд сайн судлаад үзье. Яаж ийм боломж үүссэн бэ? Тэгэхээр paid subscription гэдэг чинь бол одоо music industry-ийн хамгийн том мөнгө олж байгаа хэсэг юм байна. Тэгэхээр цаашаа өсөж байгаа юм байна. Тэгэхээр Spotify бол өстэй эндээс хамгийн одоо өндөр ашиг олдог байх гэж бодогдохоор байгаа. Гэтэл харах юм бол мэдээж revenue нь бол асар өсөлттэй. Зөвлөө үед ч бүр өсөж байгаа. Гэтэл амьдралдаа ганц удаа мөнгө олж үзээгүй компани. Өдийг хүртэл одоо байгуулагдсанаас хойш дандаа алдагдaltaй. Тэгээд яг хөө мэдээж хөрөнгө оруулалт орж ирж явах юм бол тэргээрээ дамжуулаад market share өсгөх нь бол revenue өсгөх нь бол илүү чухал байгаа. Тэгэхээр мэдээж яг хөө одоо хондоо бол алдагдaltaй байж болно. Гэхдээ ер нь цаашдаа мөнгө олох боломжтой газар юм уу гэдэг
дээр хүртэл хүмүүс эргэлздэг байна. За тэгэхээр өнөөдрийг хүртэл Spotify за идэгчтэй мөнгө олох боломжтой мүү боломжгүй мүү энд хувьцааных нь бол зургийг харахад бол ойлгомжтой байна. Тийм хүмүүс бол яг төдийлөн бас итгэж өгөхгүй байж байгаа. Яг саяхнаас ковид гарснаас хойш бол Spotify 2 дахин өссөн. Тэгэхээр 23 тэрбум долларын компани 46 тэрбум доллар болоод өсчихсөн байж байгаа. Гэхдээ энэ бол цаашаа яаж үргэлжлэхийг бол бид нар мэдэхгүй. Яг энэ ковидын үеэр ч гэсэн Spotify бол мөнгө хийж чадаагүй бас алдагдaltaй гарсан гэж. За тэгэхээр яагаад алдагдaltaй гараад байд юм бэ гэдээ үзэхэд нийт revenue-гийнхаа 52%-ийг бол record label-ууддаг гэж. Тэр record label гэхээр юу юм бэ гэхээр нөгөө нэг хөгжмийн чинь одоо лицензийг одоо эзэмшиж байгаа газрууд гэсэн. Тэгээд record label бол цаашаага артистуудаа эндээс нэг 15-аас одоо цаашаа хийсэн гэрээнээс хамаарат яг артистуудад бол нэг 15-аас 50%-ийг нь бол цаашаа яг артистуудтай очдог. Тэгэхээр Spotify-ийн тухайд бол нийтдээ байгуулагдсанаас хойш 16 тэрбум долларыг нийт одоо энэ record label-уудад тарааж өгсөн байна. За тэгэхээр энэс болоод Spotify өөрсдөө мөнгө хийж чаддаггүй маа. Ерөөсөө платформоо хөгжүүлэх за тэгээд лицензэд одоо энэ одоо distribution хийхэд бол одоо гол одоо зардал нь гардгаа гэдэг өөртөө бол манайх ерөөсөө мөнгө хийдгүй бид нэр ерөөсөө артистуудын талаа артистууд их мөнгө олуулахын тулд энэ одоо ажилтдаг газраа гэж ерөнхийдөө өөрсдөө сурталчилдаг байж байгаа. За тэгвэл энэ record label гэдэг газруудыг мэдэх хэрэгтэй байна. Эдгээр ер нь хэр зэрэг ашигтай ажилтдаг. Spotify ашиггүй ажилтдаг юм байна. Артистууд бол бас нэлээд бага хувийг нь авдаг юм байна. За тэгвэл record label гэдэг газруудыг мэдэх хэрэгтэй бол тэгэхээр манай хүү хамтлаг маань болохоор 11/7 label group гэдэг ийм record labelд бол хамаардаг байж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор яг нь Sony Music Entertainment одоо салаа гэсэн. Тэгэхээр record label-уудыг харах юм бол яг дээдлэлт нь болохоор Sony, Universal, Warner гэдэг одоо 3 том record label. За тэгэхээр тэндээс доошгоо ингээд салаачсан юм мод шиг юм бүтцтэй ийм газрууд байдаг. Тэгэхээр яг хамгийн одоо доотлолт нь яг жинхэнэ одоо нөгөө бичлэг хийдэг артистуудыг одоо хайж олдог. Тэгээд бид нартай хамт уран бүтээлийг нь хийлцдэг ийм газрууд бол яг нь хамгийн доотлолт нь жижигхэн record label. За гэтэл энэ record label-ууд чинь болохоор дээшгээ ингэж явсаар хад 3хан газарт харьяалагдаж байгаа. Яагаад 3хан газарт харьяалагдах хэрэгтэй юм бэ гэхээр хамгийн гол нь record label-уудын хийдэг ажил нь юм бол нэгдүгээрт нь болохоор finance юм. Одоо нөгөө нэг хамтлагууд чинь хөгжмөө хиймээр байдаг. Гэтэл одоо байнгын орлого байхгүй байгаа шүү. Тэгэхээр тэр газруудад болохоор хамгийн эхлээд санхүүгийн одоо туслалцаа үзүүлээ. Энэ хооронд ямар нэгэн мөнгө бодлогоогоор зөвхөн одоо уран бүтээл дээр төвлөрөх боломжтой гэсэн. За тэгээд уран бүтээл нь гараад ирэнгүүтийн нэг нь distribute хийх ажлыг бас энэ record label-ууд хийдэг гэж. Тэгэхээр record label чинь яг ийм жижигхэн газар бол тэрний чинь distribute хийж чадахгүй шүү. Тэгэхээр одоо хамгийн дээдлэлт байж байгаа Universal эсвэл Sony гэсэн газрууд болохоор энэ хөгжмийг яаж distribute хийх вэ гэдгийг мэддэг энэ платформыг одоо барьж байгаа газар гэсэн. Тэгэхээр эдгээр нь бол яг хуучнаар бол одоо зөндөө олон одоо CD зардаг дэлгүүрүүдтэй одоо холбоотой маш том networkтэй. За тэгээд янз бүрийн одоо энэ хөгжмийн одоо листүүд, уралдаан, тэмцээнүүдтэй маш том холбоотой ийм газрууд байна гэсэн. Тэгэхээр яг альбом гараад ирэнгүүт нь нэг distribute хийх ажлыг бол яг энэ том 3 газар хийдэг байх нэ. За тэгээ энэнийхээ төлөө бол харин лицензийг нь аваад лицензийг нь артистаа хувааж эзэмшээд тэгээд гол орлогыг нь бол эднэр алдгаа гэсэн. За тэгвэл хэр зэрэг одоо том газрууд байт юм бэ гэхээр за Universal Music Group гэхэд бол 33 тэрбум орчим долларын үнэлгээтэй байх болов гэсэн одоо ийм артикл гарсан байсан. Тэгэхээр жилдээ бол 800 сая долларын одоо earnings буюу одоо ашигтай гэсэн. Тэгэхээр эдгээр record label-ууд бол яг тухайн үнэлтийн үед ч гэсэн дайггүй ашигтай ажилласан гэсэн үг ямар ч гэл байсан. Харин нөгөө нэг distribute хийдэг газрууд нь өөрчлөгдөд байгаа учраас энэ одоо record label-ууд ч гэсэн цаашаагаа бол маш их одоо асуудал ихтэй. Тэр хэсгийг нь харах юм бол хуучин мэдээж хэрэг энэ одоо хөгжим гэдэг чинь болохоор энэ пянзаар эсвэл кассетаар эсвэл энэ CD-гээр зарагдаж явах үед болохоор нөгөө hi-fi энэ гэсэн газрууд гэдэгтэй одоо хөгжим зардаг юм одоо network-үүдтэй. Тэгэхээр team network-үүдийг барьж исэн учраас энэ гурав чинь яг нь одоо энэ 3 том record label-үүд чинь бол энийг distribute хийх боломжтой байсан гэсэн үг. Тэгэхээр энэ
Гэтэл өнөөдөр ингээ харах юм бол нөгөө гол дистрибьют хийж байгаа газрууд чинь subscription газрууд гэж байна. Тэгэхээр яах нь хөгжмийн чинь дистрибьют хийх боломжтой газар чинь харин Spotify, нөгөө магадгүй нөгөө YouTube, эсвэл нөгөө iTunes болоод хэлж байгаа байхгүй. Эсвэл нөгөө Amazon Music. Тэгэхээр чинь яах нь баг нөгөө record label-уудын нөгөө том record label-уудын хийдэг ажлыг харин баг байхгүй болох боломжтой юм шүү. Тэр чинь баг дундалт нь нөгөө нэг артистуудтай арай илүү оногдуулаад record label-уудын ашиг тийшээ очих боломжтой юм шүү гэдэг яриа гараад хэлж байгаа. Тэгэхээр яг нь record label-ууд ч гэсэн яг энэ music industry дотор цаашаа одоо яг яаж үргэлжлэх нь мэддэхгүй нөхцөл байдалд орчихсон гэж үзэж байна. Тэгэхээр 2019 онд жишээлхэд яг ийм нөхцөл байдлууд үүсчихсэн. Тэгэхээр энэ гурвын чинь одоо баг өөр одоо энэ хөгжим дистрибьют хийж байгаа газрууд орлох гээд байгаа юм биш үү. Тэгэхээр анх Spotify үүсэхдээ яаж тэр энэ гурваас одоо лицензийг авсан юм бүү? Ямар ч хэлсэн жижигхэн стартап компани гарч ирээд энэ гуравтай гэрээ хийгээд энэ гураваас хөгжмийг нь аваад тэгээд дистрибьют хийж эхэлсэн байж. Тэгэхээр одоо болохоор Spotify эднээсээ илүү хүчтэй болчихсон байж байгаа. Нөгөөдөл нь болохоор хөгжмөө зогсоо ихээр нөгөө нэг хэрэглэгчид зөндөө хэрэглэгчид тэр хөгжмийг чинь сонсож байгаа. Гэтэл энийг одоо зогсоох боломж байхгүй. Тэгэхээр дунд нь Spotify бол нэлийн одоо танад хөгжмөө өгөхгүй гэж одоо нэлийн жоохон айлгаж ирсэн тухай болохоор Spotify манайх хизээж record label болохгүй гэдэг амт хангарга өгчээж энийг авч үлдсэн иймэрхүү одоо хисторинууд бол байж байгаа. Гэтэл одоо бол яг нь ер нь баг энэ гурвыг хасаа хийчих боломжтой биш үү. Spotify ч гэсэн шууд артистуудыг одоо хөгжмөө ингээд тавих боломжуудыг нээж өгч мөгөөд иймэрхүү нөхцөл байдал руу бас яваад байгаа. За тэгэхээр ер нь бол яг энэ хөгжмийн индастри чинь бас хэцүү юм байна. Ер нь яг энэ платформ бизнес руу орё гэх юм бол ийм гурван том газар байдгийн байна. Тэгээд тэр гурав нь бол Spotify бүрээсээ алдаа гаргаад энэ хөгжмийнхаа лицензүүдийг өгчихсөн болохоос одоо өөр газар өгнө гэж бол хэзээ ч байхгүй байхгүй. Тэгэхээр манайхаас одоо жишээлхэд одоо иймэрхүү орлогуудыг үзэндөө хийж байгаа штэ хуваар хөгжим гэдэг. Гэтэл энд бол яг юм глобал хөгжмийг дистрибьют хийх одоо лицензийг бол хэзээ ч өгөхгүй байхгүй. Тэгэхээр тийм яг юм глобал тоглогч болж орох боломж бол байхгүй гэсэн. Тэгэхээр харин яг локал орчиндөө танах зөвхөн монгол хэлийг сонгоод монгол улсаас татчих үед боломжтой иймэрхүү аппликейшн зөвхөн эрхийг нээж өгнө гэсэн. Тэгэхээр энэ дижитал мьюзик дээр бол глобал тоглогч болж ороход маш хүнд ийм нөхцөл байдал байгаа гэж ойлгож байна. За гэтэл энэ дундаас энэ тэгэхээр алим компани болохоор яаж энэ music industry-аас мөнгө iTunes бол тийм ч өндөр биш шиг. Гэтэл энэнийг яг өөрсдийн платформ дээрээ тулгуурлаад энэ яг хөгжмийн ертөнцөөс хамгийн их мөнгө хийж байгаа газар бараг л алим байж магадгүй. Тэгэхээр бид нэр энэ чихвчийг бидэнд тэмдэг. Гэтэл энэ чихвч өнөөдөр нийт чихвчнээс хийдэг revenue нь болохоор Adobe, Nvidia, AMD, Spotify-аас 2 дахин. Тэр нийт нөгөө хөгжмийн индастрийн чинь олж байгаа мөнгнөөс юу вэ? Нөгөө нэг алим компани чинь зөвхөн чихвчээр хамаагүй их мөнгө олж гэлж байгаа. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр яг энэ платформ бизнес гэдэг чинь болохоор ийм одоо яг энэ red ocean болчихсон. Зөндөө олон хүн ороод ирцэг өрсөлдөж байгаа газраас арай нэг жоохон өнцгөө солиод арай нэг өөр өнцгөөс оролцох юм бол ийм боломжууд үүсдэг гэсэн. За тэгэхээр хэдүүлээч гэсэн бас арай нэг жоохон өөр өнцгөөс харахыг бодъё. Тэгэхээр яг тэр одоо хөгжмийн индастри рекорд music recording гэдэг бол үнэхээр хүнд хэсэг байд юм байна. За тэгээ бодож исэн чи харин концертноос гэрэх мөнгө гэдэг юм бол манайх чи харин одоо хамгийн гоё хийж чадж байгаа зүйл бол энэ амьд хөгжмийн концерт байхгүй. Ингээд дуучид телевизээр гараад ярахаараа альбомын борлуулалт хэд энэ гэж яриад байдаг ч гэдэг. Тэрүүгээрээр уралдаад байдаг. Тэгээд альбомын борлуулалт нь одоо ашигын гол хэсэг нь байдаг баг. Харин концерт бол яг зүгээр л одоо яг фэн сервис маягийн зүйл гэж боддог байсан чинь 2000 он хүртэл бол тийм байсан баг. Гэтэл 2016 оноос эхлээд энэ бол юу? Одоо нөгөө амьд хөгжмийн буюу концертны зах зээл нь дижитал рекордингийнхаа зах зээлийг даваад эхэлсэн. Тэгэхээр яах нь вэхээр одооноос эхлээд харин магадгүй энэ лайв концерт гэдэг юм дээр илүү анхаарах хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тэгээ харьцуулаад үзэх юм бол
нийтдээ нөгөө нэг digital recording чинь 22 тэрбум долларын зах зээл байж хахад 16 оны байдлаар концертных 25 тэрбум доллар. Вау. Энэ хамаагүй том зах зээл болдог гэж байгаа байхгүй. За гэтэл энэ концертны зах зээл дээр нөгөө Spotify шиг энэ бүгдийг ингээд дийзэлж гисэн одоо энэ яг энэ одоо хамгийн их одоо revenue хийдэг газар байд юм уу гэж харсан чинь Live Nation гэж газар. Тэгэхээр Live Nation-ы одоо нэг репортон дээр харсан чинь 2022 он гэхэд бол нийт амьд хөгжмийн зах зээл бол 31 тэрбум болж өсөхнэ. За тэгвэл Live Nation-ы өсөлтийг хараад Spotify-аас дутгааргүй өсөлттэй байгаа. Тэгээд ашигтай ажилтдаг газар. Тэгээд бодохоор харин баг Spotify-аас илүү том зах зээл. Тэгээд зах зээл нь өсөлттэй. Угаасаа ашигтай ажиллаж байгаа ийм газар чинь харин энэ илүү үнцэнтэй байх юм биш үү гэсэн бодол төрөхөр санагдаж байна. За тэгвэл Live Nation гэдэг чинь одоо зүгээр концерт зохион байгуулах чинь одоо хааж хинч хийчих боломжтой юм биш үү? Энэ яаж платформ бизнес болоод байгаа юм бэ гэдгийг харах юм бол за 2009 онд Live Nation Ticketmaster гэдэг хоёр газар нийлсэн байна. Тэгэхээр яг нь Ticketmaster-ыг Live Nation худалдаж авсан гэсэн. Бол тухайн үед энийг бол маш их эсрэг үзчихсэн. Энэ одоо нэлээд том монопол болчлоо. Энийг бол одоо бусад газрууд нь дийлэхэргүй болчлоо. Энийг энэ одоо энэ хоёр компани нийлхийг бол одоо хүлээн зөвшөөрөхгүй гэж нэлээд их маргаан үүсчихсэн. Гэхдээ ямар ч байсан явсаар гад энэ хоёр газар нийлсэн. Тэгэхээр Live Nation болохоор концертыг зохион байгуулдаг хамгийн том газар. Ticketmaster гэдэг нь бол одоо бүх одоо энэ спорт ивент одоо киноноос бусад бүх ивентийн тикетийг одоо зардаг газар байна. Тэгэхээр бодоод үзэх юм бол одоо өөр концерт тоглодог газрууд гараад ирлээ. Гэтэл нөгөөдөл чинь Ticketmaster-аар л зарахгүй бол тикетээ зарах боломжгүй гэсэн. Гэтэл Ticketmaster нь манайх Live Nation-ээс бусдыг нь зарахгүй гэдэг чинь бол яг нь бусад газрууд гарч ирэх боломж үүсгэж болчих жоо. За гэтэл өөр тикет зардаг газрууд үүсчлээ. Гэтэл нөгөөдөл чинь тикетээ одоо ямар газрын тикетийг зарах юм бэ гэхээр нөгөө Live Nation-ийн тикетийг зарахаас өөр арга байхгүй. Гэтэл өөр тикет зардаг газар гараад ирэхэд нь Live Nation концертуудаа өгөхгүй гэдэг юм бол өөр юм газрууд үүсэх боломжгүй болчихсон. Тэгэхээр энээс болоод бол энийг ерөөсөө энэ хоёрыг нийлхийг зөвшөөрөхгүй гэж маш их тэмцсэн боловч ямар ч аргагүй энэ хоёр нийлцсэн байж байгаа. Тэгэхээр яг ерөөсөө энэ концертны тэгээд энэ тикет борлуулалтны зах зээлийг баг л ингээл ганцаараа хатгах байгаа газар гэж ойлгож болно. За тэгээд Live Nation-ы хувьцааны одоо зургийг харах юм бол 2016 он хүртэл бол төдийлөн одоо том хөдлөг байгаа. Гэтэл энэ үеэс эхлээд 16 оноос эхлээд хэдхэн жилийн дотор 2-3 дахин өссөн байж. Тэгэхээр энэ өсөлт яагаад өсөж үү гэдгийг сонирхож үзэх хэрэгтэй. Тэгэхээр Live Nation энэ хооронд ямар стратеги одоо барьсан юм бэ гэдгийг бол нэлээд сайн ажиглаж үзэх хэрэгтэй. Харин энэ үеэс эхлээд бол унтсан байж байгаа. Энэ нөгөө ковидос болоод ямар юмных нь одоо концерт байгаа те одоо энэ хооронд бол унахаас өөр арга байхгүй. Тэгээ харин ч хямдарсан байж байгаа. Энэ үед нь хямдарсан үед нь болохоор Арабын ханху энэ Live Nation-ы одоо хамгийн том хувьцаа эзэмшигч болж хувьцааг нь худалдаж авсан байж байгаа. Араб Эмиратын тухайд бол яг энэ юу гэдэг аялал жуулчлалтай холбоотой бүх компаниудын хувьцааг бол маш их төвтэй худалдаж авч байгаа. Одоо бол яг нь хувьцаа нь яг буцаж одоо $70, $80 хэмжээнд хүрээгүй нэлээд хямдхан байгаа гэсэн. Магадгүй буцаад одоо лайв концертууд эхлэх юм бол энэ буцаад бол үүндээ очих байх гэж бодож байна. За тэгвэл Live Nation гэж компани яаж тийм гинт тийм одоо өндөр өсөлтөнд хүрсэн бэ гэдээ үзэх юм бол 36 газрыг худалдаж авсан байна. Live Nation бол Америкийн одоо хамгийн том концерт зохион байгуулдаг газар байж байгаа. Маш олон газруудыг худалдаж авснаар дэлхийн одоо энэ амьд хөгжмийг бүгдийг одоо зохион байгуулдаг юм газар болж одоо өргөдсөн байгаа. Тэгэхээр энэ хэсгийг нь харах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол ингээд худалдаж авсан компаниудын жагсаалтууд байж байгаа. Тэгэхээр энийг харах юм бол ерөөсөө ойлгомжтой. Тэгэхээр сүүлийн 13 сарын дотор 13 газрыг худалдаж авлаа. Сар болгоно л нэг газрыг худалдаж авч байдаг гэсэн. Тэр ямар газруудыг аваад идэм бэ гэхээр за Английн одоо энэ концерт зохион байгуулдаг, фестивал промот хийдэг газрыг худалдаж авсан байна. За Английн 2 газрыг худалдаж авчээ. За Bottle Rock Napa Valley Festival гэх Калифорниад ийм одоо хөгжмийн фестивалыг худалдаж авсан байх жишээний. За тэгээс City Touring гэхээр ямар нэгэн одоо аялал жуулчлалын компаниг бас худалдаж авсан байна.
За Израилийн энэ одоо хөгжим одоо концерт зохион байгуулалтыг промот хийх газрыг худалдаж авсан байна. За Big Concert гэдэг одоо Өмнөд Америкийн одоо music show promoter гэх чинь бас л одоо фестивал зохион байгуулдаг газар гэсэн үг шүү дээ. За тэгээ Канадын ийм фестивалуудыг худалдаж авсан байна. За Ticketmaster-ийн subsidiary бас нэг юм жижигхэн одоо ticket зардаг газрыг худалдаж авсан байх жишээний. За өөр юу байна? Warner Music, Францын бас ийм хөгжмийн газруудыг худалдаж авсан байна. За тэгээд ерөөсөө энэ music фестивалуудыг худалдаж авдаг. Шведийн rock festival. За Австралийн Sacred Sound. Тэгэхээр ерөөсөө дэлхийд даяар байгаа энэ бүх энэ одоо амьд хөгжмөд тоглох боломжтой, амьд хөгжмийн концертыг зохион байгуулах боломжтой газруудыг худалдаж авсан гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ одоо том дуучид чинь энэ одоо томоохон юм одоо дэлхийн туур хийн. За гэтэл туур тоглолт чинь яг Америкт тоглоно, за Европод тоглоно гэх юм бол за тэр бүхний чинь зохион байгуулах нь тэгээ зөнтэй ажил хийж байгаа. Гэтэл эднээсээ чинь дэлхийд даяар бүх энэ газруудыг худалдаад авчихсан бүгдийг нийлүүлээд ганцхан том нэтвэрк болгочихсон газар байх юм бол тэднийд ерөөсөө манай дэлхийн одоо туур хийх гэсэн юм а гэтэл ойлгомжтой байхгүй тэднийх ерөөсөө бүгдийн зохион байгуулалт дэлхийгээр аялуулах боломжтой гэсэн. Тэгэхээр одоо дэлхийн туур гэдэг чинь одоо юу гэсэн үг нэг газар ингээл мангар том стадионд одоо хэдэн 140 мянга 50 мянган хүн цуглуулад концерт хийх боломжтой зөвхөн ийм артистууд хийдэг байсан бол харин Live Nation-ы тусламжтайгаар одоо 400 500 хүний жижигхэн тоглолтуудыг хийх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр заавал одоо ийм World Star байх албагүйгээр дэлхийн тууруудыг хийх боломжтой. Тэгээд ийм бүх боломжийг болохоор Live Nation хангаж өгдөг. Ийм одоо нөхцөл байдал руу явж байна гэсэн. Тэгэхээр яг нь ерөөсөө л ийм одоо амьд хөгжмийн зах зээлийг баг ганцаараа ингэж эзэмшиж байгаа ийм газар гэж байна. Тэгэхээр энийг бол надад маш их сонирхолтой санагдсан. За тэгэхээр магадгүй энэ дунд бид нэр бодоод үзэх юм бол Улаанбаатар Music Festival, Хуур Music Festival гэдэг Live Nation бараг зарах боломжтой гэсэн үг. Түүгээр магадгүй Төв Азад бид нэр яг энэ тоглолтыг зохион байгуулдаг ийм газар байх боломжтой байхгүй. Тэгэхээр бид нэр бүх ресурсууд нь байж байна. Одоо рок одууд нь байж байна. За тэгээд зөндөө олон одоо Монголд ч одоо Playtime одоо Хуур фестивал, хөгжмийн фестивалуудыг бид нэр зөндөө олон янз бүрээр нь хийж үзсэн. Урагшаахаа одоо энэ өвөр Монгол бүрээд рүү зөндөө олон тоглолтууд хийхээр манай артистууд бас зөндөө очдог тийм үү. Тэгж бодоход үзсэн чинь магадгүй харин яг энэ одоо энэ World Tour-ийн нэг хэсэг болоод Төв Азида бид нэр энэ тоглолтуудыг хийж өгдөг, энэ концертуудыг зохион байгуулдаг ийм бизнес байх боломжтой юм шиг надад санагдсан. Тэгээ энэ болохоор бидний хувьд одоо аялал жуулчлал одоо бусад бүх одоо салбаруудад энэ маш том нөлөөтэй. За тэгээд артистуудтайгаа синержи үүсгэх боломжтой, контентуудыг дахиад expand хийх боломжтой ийм одоо маш гоё одоо нөхцөл байдлуудыг үүсгэж ирж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр бол бас янз бүрээр бодож үзээрэй. За тэгээд санал онол байвал бас хэлхийгээрэй. Магадгүй энэ үед нь бид нэр сайн бэлтэж байгаад ковид дуусахад одоо яг амьд хөгжмийн зах зээл рүү орох боломжтой. Эсвэл одооноос эхлээд энийг арай өөр өнцгөр ч харах боломжтой байхгүй. За тэгж бодоод нөгөө Live Nation-ийн чинь вебсайт руу ороод үзсэн чинь Live from Home гэрээсээ үзэх боломжтой концертуудыг зохион байгуулдаг болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн энэ тэртээдэргүй шинэ маркетинг чинь бид нэр янз бүрийн байдлаар оролдлого хийж үзээд тэгээд энийг таниулж чадах юм бол магадгүй энэ газруудад бас энэ бизнесээ ч зарах боломжтой гэж үзэж байна. За тэгээд дашрамд энэ дээр одоо сонирхуулаад хэлэхэд ковидын үеэр мэдээж яриг за маск одоо энэ гар ариутгах центр бол маш ховорцсон тийм үү. За тэгээ мэдээж яриг тэрний чинь бол одоо зөндөө олон газрууд үйлдвэрлээд хэлэх юм бол яг нь буцаад одоо нийлүүлэлт нь одоо хэмжээний хэмжээндээ хүрсэн гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ерөөсөө олдохгүй байгаа нэг зүйл байж байгаа. 3 сараас хойш 3 сард яг одоо карантин эхлээд гэртээ суух үеэс эхлээд энийг л олж авъя гэдээ ороод харсан чинь sold out болсон байсан. Тэрнээс хойш ерөөсөө дахиж ингэж нийлүүлэлт нь өсөж чадахгүй байгаа нэг продакт байж байгаа. Энэ юу вэ гэхээр Oculus. Facebook-ийн Oculus нэг VR төхөөрөмж гэсэн үг. Тэгэхээр чинь юм байна. Энийг ер нь авч туршиж үзье гэж бодоод тухайн үед авъя гэсэн чинь байхгүй болсон юмсан. Тэрнээс хойш одоо хүртэл ерөөсөө
одоо олдохгүй байгаа. Тэгээд одоо боломжтой болохоор нь явуулнаа гэдэг ингээд байж байгаа зүйл бол энэ төхөөрөмж гэж. Тэгэхээр эндээс ч гэсэн бас янз бүрийн санаанууд төрж байгаа. Харин энэ VR гэдэг юм чинь харин энэ ковидын үеэс эхлээд жинхэнэ дараагийн левелд хүрээд жинхэнэ бизнес болох боломжтой юм биш үү. За энэ нь болохоор манай одоо энэ хүүтэй одоо энэ манай амьд хөгжмийн одоо энэ концертын зах зээл энэ гэсэн юмнуудтай яаж холбогдох вэ гэдгийг бодож үзэх одоо бас маш сонирхолтой нэг юм зүйл гэж байгаа. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд амьд хөгжмийн бизнесийн талаар янз бүрийн өөрсдийн санаа онол бодол байх юм бол бас илгээгээрэй, санал бодлоо солилцоорой. Баярлалаа.